За сонсогчдоо энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Өөрийгөө хөгжүүлэхийг зорддог хэн бүхэнд шин санаа, хэрэгтэй мэдээлэл, за зочдынхоо бодит туршлагаас хуваалцдаг Idea Plus подкастын 2 жилийн ойд зориулсан тусгай дугаар эхэлж байна. За тусгай дугаарт маань бас гайхалтай 2 эмэгтэй өргөдөө оролцож байгаа. За коуч, сэтгэл засалч, болормоо хатагтай Канадаас холбогдоод байна. За мөн амьдрах стратеги хөтөлбөрийн санаачлагч Цэцэн Бэлэг Улаанбаатараас холбогдож байна. Хөтлөгч анх 2 би бас Улаанбаатарт ажиллаж байна. За 2 зочиндоо энэ өдрийн мэндийг хүргэе. Бас юуны дөрөв цаг гарган манай подкастын тусгай дугаарт оролцож байгаад маш их баярлалаа. Баярлалаа. Орж орсоосон. За баярлалаа. За ухамсартаа хөрөнгө оруулах нь, за алдаатай ихтгэл үнэмшлээсээ салах нь, ихтгэл үнэмшлээ алдаатай эсхийг эргэн харж засах тухай, за бэрхшээлийг бэрхшээл багтаа даван туулах, за бусдын хүлээлтэд нийцэх гэж амьдрахын хор уршиг гэх мэтчлэн маш сонирхолтой 8-9 сэдвээр одоо ярилцахаар тохироод байна. За тэгэхээр 2 зочноос эхний сэдвийн хүрээнд асууя гэж бодож байна. За шинжлэх ухаанчаар өөрийгөө таних юм бол сэтгэл зүй, за сэтгэл судлал, тархи судлал зэрэг ухагтхуунууд яригдах бах. Тэгэхээр ингээд аваад үзэхээр хүн бол насан туршдаа суралцдаг шүү дээ. Өшөө илүү өөрийгөө таньж мэдий гэвэл ямар энгийн алхмуудыг хийж болох бол болмоо коучийн бодлыг сонсомоор байна. Хамгийн түрүүнд магадгүй урд нь хэрвээ хизэж өөрийгөө хаах аялал хийж байгаагүй сая цэцэгийн хэлсэн шиг тестүүдээр эхэлж болно. Янз бүрийн тест, өөрийгөө сорих тестүүдээр эхэлж болно. За миний нэг ашигладаг зүйл болохоор оюуны фитнес, ментал фитнес, тархины фитнес гэдэг тэрний тестүүдийг ашигладаг. Тэр маань яадаг гэхээр та өөрийгөө хідэн талаар хүн өөрийгөө 10 талаар хоош чаддаг. Тэгвэл эдгээрийн аль нь танд илүү давмгаасан байна вэ гэдэг ч юм уу те. Одоо тестээр ингээд танаад хараад ирэнгүүт энэ дээр ажиллах юм байна, энэ дээр ажиллах юм ингээ гараад ирдэг. Эхний нэг түүл бол яг тест байж болох нь байна. Дараа нь яг тодорхой техник аргууд дээр ажиллаж болно. Тест бол зүгээр л мэдээлэл өгөх зүйл. Ялангуяа тест дээр бас яг энэ юмаа гэж итгэж бас болохгүй. Яагаад гэхлээр хүн өөрийн гэсэн өгөгдөлтэй, давуу талуудтай, мөн чанартай ингээд төрж байгаа тийм ээ. Гэтэл усан тойрныхын хувцастаа тухайн орчны нөлөөгөөр аав ээжийн орчны одоо хүлээлтэд нийцүүлэн өөрчлөгдөх шаардлагатай болдог. Тэгжээж бид нэр амьд үлддэг тийм үү. Тийм учраас personality буюу одоо нөгөө зан чанарыг илрүүлэх тестүүд заримдаа зөв өнгөц зүйлийг илрүүлдэг. Тестээр гарч ирээд илрээд байгаа мэдээллүүд бол таны бүтээч гисэн дүрийн тухай ойлголт болохоос мөн чанарын чинь тухай ойлголтууд биш байдаг. Тэгэхээр магадгүй хамгийн ихний процесс тест байж болно. Гэхдээ тестээр гарч ирсэн мэдээллийг яг би энэ юм аа, би бол ийм хүм юм аа гэж итгээд угаасаа ийм гэж дайрж ингэж ойлгох нь бол өрөөсгөл байдаг. Зүгээр эхний алхам тэрний дараа тэр тодорхойлолтуудын цаана юу байгаа гэдэг суур ойлголтуудыг юунаас шалтгаалаад би ийм personalityтэй буюу зан характертай болцсон бэ? Юунаас шалтгаалаад би гацаанд ороод иж болох вэ? Юунаас шалтгаалаад би ямар ийм зан дадалтай болцсон бэ гэх мэтчлэн цаад шалтгааныг гаргаж ирж ойлгоод тэгээд тэрийгэ тавьж өгүүлж чадчихвэл цаа талын байглаас өгөгдсөн дэр мөн чанар ер нь бол гарч ирнэ. Яг хүн өөрийгөө эго бол дандаа өөрийгөө тодорхойлох ямар нэгэн зүйлүүдийг хайж идэг. Жишээлбэл манай тест дотор hyper achiever буюу хит амжилтанд хүрэгч гэдэг юм саботер байдаг л да. Тэгээ монгол хүмүүсийн донд хамгийн өндөр, хамгийн түгээмэл байдаг нь энэ байдаг. Хит амжилтанд хүрэгч байдаг. Хит амжилтанд хүрэгч яадаг вэ гэхээр альва өөрийгөө ямар нэгэн гадаад зүйлсээр амжилтаар үр дүнгээр өөрийгөө тодорхойлдог. Би ийм албан тушаалтай учраас, ийм юм хийсэн учраас би мундаг хүн юм аа гэх. Тэгээд тэрэндээ хүрч чадахгүй болохоор эго маш их бухимдаж, стресстэж, сэтгэл готролд ч орно. Янз бүрийн сэтгэл зүйн асуудлуудад ордог тийм ээ. Тэр тестээ гараад ирэнгүүт хариун дээр нэг хүмүүс маш их баярлдаг. Яадаг гэхээр би hyper achiever буюу хит амжилтанд хүрэх юм биш үү гэд ингээ баярлаад байдаг. Тэгээд тэрийгээ дараа нь ингээ ууг нь бол тэр ингээ та далахыг авах хэрэгтэй хүн байл далахны өрөмгийг өгөөл жоохон хуураад байгаа байхгүй тий. Гэтэл би далахны өрөмөд баясаад би хит амжилтанд хүрэх гээд баясаад тэрнтэйгээ зуралдчих юм бол цаа талын жинхэнэ далахыг харах тэр мэлмигээ нээх, мөн чанараа нээхээ мартчихдаг. Тэгэхээр аливаа тестээр эхэлж болно. Энэ бол хамгийн ихний алхам. Гэхдээ энэ бол зүгээр өнгөц мэдээлэл болохоос биш, жинхэнэ мөн чанарыг чинь ойлголт байна. Жинхэнэ мөн чанар бол юугаарч тодорхойлогдшгүй, баригдшгүй, бүр цаад утгаараа бол, бүр жинхэнэ цаад утгаараа бол жинхэнэ хайр байдаг. Тэгээ хайр гэхэлэр юу шинжлэх ухаан. Гэтэ хайр шинжлэх ухаанаар одоо нотлогдож байгаа шүү дээ. Юу гэж хэлж байгаа вэ гэхэлэр тархинд болдог өрнөдөг цахилгаан одоо бидний бие тэр чигээрээ эд эсүүдийн хооронд цахилгааны мэдээлэл солилцоо явагдаж байгаа. Цахилгаан гүйж байгаа. Тархинд явагддаг тэр цахилгааны үйл ажиллагаа нь зүрхэнд явагддаг цахилгааны үйл ажиллагаанаас 60 дахин бага хүчтэй.
Гэтэл бид нэр хайрыг өгөөсгээд, зүрхийг өгөөсгээд зөвхөн аналитик тарихаараа явнаа гэд ингэнгүүт 60 дахин баг хурдтай. Маш их хэцүү хөдөлмөрлөд зовж явж байгаа. Одоо сүүлийн үед баруунд гол гарч ирж байгаа юм бол зүрхийн нэг тухай ойлголт. Буддизмд бол одоо хэдэн мянган жилийн одоо ингээд зөндөө хэдэн зуун жил ярьцантэй. Монголчууд маш сайн ойлгодог. Одоо шинжлэх ухаанаар баруунд батлаад гаргаад ирж байгаа. Маш сонирхолтой санагдчихэв. Ер нь та нөө hyper achiever гэдээ ярьсан чинь би бас таны сургуультанд суусан. Тэрэн дээр би бас энэ хэм маягт орчод исэн. Тэгээд би чинь мундаг юм байна тэргээд хөөрөөд исэн чинь бас айгүй олон дутагдлуутай байсан. Ялангуяа нэг шүүгч саботер гэж нэрлэдэг өөрийгөө болон бусдыг айгүй их одоо өөрийнхөө өнцгөөс их шүүгээд байдаг, шүүмжлээд байдаг. Тэгээд таны сургалтанд суугаад яг тэр суур одоо бүр зүгээр хин нэгний нэг удаагийн гоё яриаг сонсоод гоё урам зориг авахаас гэхээсээ илүүтэй айгүй тийм суур нөлөөтэй байсан л да. Одоо би одоо чинь дүүгээ шүүмжилдэг ч байд юм уу, эргэн тойрныгоо шүүмжилдэг, эсвэл өөрийгөө нэг шалахгүй юмнаас болоо шүүмжлээд тэр нь бол жинхэнэ аваа ингээд аргашинд байнга татчихийдэг хүчин зүйл байсныг бол маш сайн ойлгосон. Тэгээд тэр mindfulness-тэй төстэй одоо тэр дасгалуудыг зүгээр л 5 мэдрэхүүгээ мэдрэх дасгалууд байгаа шүү дээ. Тэднийг хийснээр тэр өөрийнхөө тэр алдааг бол нэлээд олж харсан л да. За ингээ ярихаар ярьслахын сэдв маань дараагийн сэдвтэй холбогдож байна. Ухамсартаа оруулах хөрөнгө оруулалт гэдэг сэдв байгаа шүү дээ. Ухамсартаа оруулах хөрөнгө оруулалт гэхээр бид нар зүгээр нэг 4 жилийн их сургуулийн боловсролч байд юм уу? За ганц нэг удаагийн сэтгэл зүйн зөвлөгөөч байд юм уу? Бас яг ийм зүйлтэй би бас шууд холбож бол харахгүй байна. Яг саяны ярьдаг сэдвүүдтэй холбоотой өшөө илүү гүн гүнзгий асуудал байхаа гэж бодож байна. Тэгэхээр ухамсартаа хөрөнгө оруулна гэж яг юу гэсэн үг юм бэ? Цэцэн бэлэг зочноос бас асуумаар байна. За баярлалаа. Маш сонирхолтой асуулт байна. Хүнийг яг амьтнаас ялгаж өгч байгаа хамгийн гол онцлог бол энэ ухамсар байдаг тийм. Нэгсэндээ бидний ухаарах, хийсвэрлэх, өнгөрснөө дүгнэх, ирээдүгээ тодорхойлох, за үйл явдлыг урьдчилан тооцох энэ зэрэг чадваруудаар илэрдэг байхгүй юу? Тэгэхээр ухамсарыг одоо жишээлбэл яг монгол хэлний нөө тайлбар тал гэж яддаг штэ тий. Би бас сонирхож харж ирсэн. Тэнд юу гэж тодорхойлсон бэ гэхээр юмс үзэгдлийн мөн чанарыг танин мэдсний үндсэн дээр тэдгээрийг задлан шинжилж нэгтгэн дүгнэх мэдлэг юм а гэж. Мөн чанарыг задлан шинжлэхдээ танин мэдсний үндсэн дээр задлан шинжилгээд байгаа байхгүй юу? Тэгээд эрдэмтэд ч гэсэндээ ухамсарыг бол ер нь сэтгцэн шинжээ илэрлийг судлахаас гадна өөрийгөө танин мэдэх боломжуудыг нөхцөлдүүлдэг юм ойлгон ухаарах чадвартай холбоотой юм байна гэдэг дээр санал нийлцсэн байна. Тэгэхээр бид нар нөгөө ухамсарлна гэдэг чинь зөв буруу, сайн муухай ялгаж тэр дундаас нөгөө сонголтоо оновчтой зөв хийж ойлгож ухаарч ухамсарлсан тэр зүйлийг хэлээд байна шүү дээ. Тэгэхээр ухамсарынхаа одоо хөгжлийг нэмэгдүүлэх гэх юм бол ерөөсөө танин мэдхүүгээл тэлнэ. Танин мэдхүүгээ тэлэхгүйгээр бид нар ухамсарыг хөгжүүлэх тэр талаар бол ярих боломжгүй гэсэн үг. Тэгэхээр хүний танин мэдхүү хөгжил бол эхлээд юунаас эхэлдэг вэ гэхээр ойлгон ухаарах үе шатыг бол заавал дамжина. Баярлалаа. Тэгэхээр яг ингээ ярихаар бас дараагийн сэдв рүү нэлээд уялдаж гин гэж харж байна. Ер нь бол мэдэхгүй байгаагаа мэдхээс эхэлдэг юм шиг эхэлдэг гэж ярьдаг шүү дээ. За ингээд үзэхээр хүн болгон дээр янз бүрийн ихтгэл үнэмшил байж идэг. За би жишээ нь бизнесээр сураад нөгөө нэг статистик гэдэг хичээлийг үзээд их юм ойлгож ирсэн байхгүй юу. Жишээ нь би одоо багтаа өөрийнхөө үзэж харсан ганц 2 жишээгээр за ийм л байд юм байна. За баячууд бол муухай байд юм байна ч гэдэг юм уу. Нэг тийм амьдралдаа зөвхөн өөрийнхөө тэр жижигхэн хүрээллээс харсан ганц 2 юмараа нийтлэг зүйлийг дүгнэх гээд байдаг байсан санагдчихж байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө алдаатай ихтгэл үнэмшил. Тэгэхээр энэ таны одоо итгэж үнэмшээд байгаа зүйл магадгүй таны ойр тойрны төрөл саадан найз нөхөд дунд чинь нэг тийм кейсүүд байж болно. Гэхдээ за тэгвэл эдгээр ийм байгаа юм чинь ер нь л ийм юм байна гэдээ дүгнэх нь өөрөө логикийн хувьд ч тэр ингээд алдаатай гэдгийг нь одоо харагдаж байгаа. За confirmation bias буюу өвөө ганцаар эдийн засгийн орчуулснаар бол төсөөлийн гажуудал гэдэг ойлголтыг яриад байгаа. Тэгэхээр алдаатай ихтгэл үнэмшил хүнд байж болно. Тэрийгэ мэдээж засах хэрэгтэй. За энэ дээр би болмоо коучийн бодыг сонсомоор байна. Итгэл үнэмшилтэй андуу итгэл үнэмшлийг бид нэр ингээд олж авсан мэдээлэл дээр шалгалгүйгээр яг тийм юм байна, ийм юм ингээд нотолчдсан байна гэд. Хүн угаасаа өсөн торныхын хувцастаа эхлээд баруун тарих нь хөгжиж гисэн. Юугаарч тодорхойлогчгүй бүтээлч тоглох гэж ирдэг. Энэ дэлхийдээ тоглож наатах гэж ирдэг. Тэгээд тоглож надад гоё байсан чинь загнуулаад, ичигээд, гимшигээд бүр хэцүү байдалд орчиж байгаа. Тэнгүүд харахгүй ирэх нь зүүн тарих нь хөгжөөд юмыг анализ хийж, бүх юмыг ингээд урьдчилан төлөвлөдөг, урьдчилан хардаг, анализ хийдэг юм болдог.
Тэгээд яваад тодорхой дүрийг бий болгох чинь. Тэр дүр бол одоо ингээд нийгэмд маш одоо үнэлэгдэн байхгүй. Хаастай мундаг сэтгэлгээтэй хүн, юмыг төлөвлөдөг хүн, аналитик адаа. Энэ бол хүчтэй хөгжиж явж. Тэгээд дараа нь 30 40 хүрээд би ажил дээр амжилттай байгаад байгаа боловч дотроо хов хаасан байна. Юунаас болов гэд буцаад би болгоцсон дүрээ нураан тий. Нурааж байгаа. Тэгээд нураах үед бол маш их зовлон, шаналл, хэцүү зүйлсүүд гарч ирнэ. Энэ үед та дахиад буцаад ухамсарын эрлийг эрэлхийлж байгаа. Итгэл үнэмшлийг болохоор цаа талд нь ертөнцийг үзэх одоо цонх гэд ойлгочих болно. Perception англи хэл дээр бол яг perception нь юугаар илэрхүү гэхэлэр limiting belief буюу өөрийгөө хязгаарладаг итгэл үнэмшлүүдээр ингээ илрээд ээж боллоо. Би яг энэ хүн юм аа. Би одоо сэтгэл хөдлөлийн цаана бол одоо би хинт ч хэрэггүй гэдэг. Тэгээ би ойр ганцаараа би хинт ч хэрэггүй амтан гэдэг итгэл үнэмшил байдаг ч юм уу. За хэд амжилтанд хүрэгчийн одоо тийм юуны хувьд бол одоо би байгаагаараа үн цэнтэй биш. Ямар нэгэн ямиг хийжээж үн цэнтэй болно. Магадгүй миний үн цэнийг амьдралын утга учир аз жаргал хаа нэг хол газар байгаа. Тэрийг би зорж хүчилж тэмцэж авах хэрэгтэй гэдэг ч юм уу те. Янз бүрийн итгэл үнэмшлүүдийг угаасаа бий болгочдөг. Тэр нь хүчтэй нөлөөлдөг 3 зүйл байгаа гэж Брюс Лифтин ярьдаг. Хамгийн нэгдүгээр бол травма буюу сэтгэлийн шарах шок. Багада дэмжлэг муутай буюу одоо ингээд юм хийх болгонд загнуул зодуулж исэн маш хүнд зүйлсүүд амьдралд нь тохиолдож исэн эцэг эхийн алдах, өнжрөх, гэр бүл салалт тэгээ архины юуны хамааралтай хүмүүстэй амьдрах гэх мэтчлэн хүүхэд насаа хүүхэд шиг эдэлж чадаагүй хүүхэд байхдаа хурдан том болчихсон хүн бол нэг талаараа травматай хүн гэж болох нь. Олон янзын травма, сэтгэлийн шархууд, шокнууд бий болж болно. Түүний нэгэн зүгээр яхаа хөгжин өсөн төрсөн орчноос хамааралтай байж болно. Тэгээ ийм орчинд өсөөд тэрийгэ эргэн анзаарахгүй болохоор яадаг гэхээр бүх юмыг сөргөөр хүлээж авдаг хүн болдог ч юм уу болчдөг тий. За хоёр дахь ертөнцийг үзэх үзэл нөлөөлдөг. Тэгээ цаашлаад андуу итгэл өмчлөөр илэрдэг зүйл бол хорт бодисууд тий. Арих мансууруулах бодис гэх мэтчлэн. Тэгээ уусан үед ямар ах вэ? Шал андаа бодол сэтгэлгээд болчдөг тий. Гурав дахь нь бол бодол байдаг. Бодол ялангуяа айц дээр толгуурсан, ичгүүр гэмшил дээр толгуурласан бодлууд хүний ертөнцийг үзэх үзлийг тэр чигээр нь өөрчилнө. Тэгээ ертөнцийг үзэх үзэл маань андуу байна гэдгийг юугаар ойлгож болох вэ гэхээр аливаа ямиг зөвхөн хар цагаан гэж хардаг. Огт уян хатан биш. Сайн муу гэж хардаг. Нэг ямиг ингээд үзэл бодлоо илэрхийлээд ингээ хэлэхлээрээ магадгүй хэлж чаддаггүй. Хэлснийхаа дараа тэр нь таалагдаасаа хүнд хүрээсэй гэж итгэдэг ч юм уу. Тэгээ жоохон хүн буруу хариу одоо нэг дэмжихгүй бол амархан унцдаг гэх мэтчлэнгээр ер нь амархан унаал нэг газраа гацаал тэг юмыг хар цагаан гэж хараад ичхүр гэмшилд өртөөдөл байгаа бол таныг хязгаарлах андуу итгэл өмчлүүд байна гэсэн үг. Хүмүүс тууштай баймаар байна гэж ярьдаг. Тууштай байдал бол өдөр болгон нэг юм хийхэд суун гэдэг бол зүгээр дээд талын өнгөц үйлдэл. Тэрний цаа талын дээр айдас ичхүр гэмшлийг даван туулах. Тэгээд баруун дархаа илүү нөгөө итвчүүлээд амар амгалангаар өдөр тутмынхаа юмнуудыг хийж сурахад байгаа юм л да. Тэр магадгүй энэ ингээд маш том сэдв. Олон талаас нэг ярьж байгаа хүмүүс төөрчж магадгүй гэж ингээд зогсоо гэж бодлаа. Сая хар цагаан гэсэн чинь нэрээ айгу сонирхолтой сонсогдож байна л да. Ер нь нэг ийм үг байдаг шүү дээ. Би болмоо коуч хэлжсэн баха нэг тухайн буруутгагдж байгаа хүн одоо хичнээн одоо алдаа гаргасан, том алдаа гаргасан буруутгаж байгаа ч гэсэн ядчил 10% одоо тэр буруутгаж байгаа хүний зөв байдгаа тий 90% одоо буруу байж болно ч гэдэг юм уу. Тэгэхээр юмыг одоо нэг муу гэсэн бол зүгээр тэрчгээрээ л амар муу энэ зөвөөл гэсэн бол зүгээр 100% тэрчгээрээ цав цагаан юм бас байхгүй шүү дээ. Амьдралд ч айгуу тийм энэ бүхний холимог зүйлүүд их байгаа учраас тэрэн дээр нэрээ хүн уян хатан бас тал талаас нь олон өнцгөөс нь харж ивэл нэрээ зүгээр юм байна гэдэг санаа бол маш сонирхолтой санагдаж байна. За Балармаа коучаас одоо энэ алдаатай итгэл үнэмшил өмнөх асуултууд дээр илүүтэй нейросайенс талаас нас харж ярьж хариулж байна те. За би болохоор илүү одоо философилог за тэгээд сэтгэл судлалынхаа суурь талыг бас барьж байгаа шүү. Тэгэж бас хослуулах сонирхолтой юм болоо гэж бодож байна. Тэгээд алдаатай итгэл үнэмшил ер нь бол баг ихэнх хүмүүст байдаг. Энэ бол бидний ухамсартай үл ухамсарлахуугаар одоо бий болсон зүйлс байгаа шүү дээ. Бид нар ер нь бол ингээд орчныхоо гаднаас ирж байгаа тэр цочрлыг илрүүлээд ингээд өөртөө кодлоод тэгэнгүүтээ тэр мэдрэмж хэрэгтнээр орж ирсэн мэдээллийг бид ингээд утгатай болгож тайлбарлаж зохион байгуулдаг юм тархины үйл явц бидэнд явагдчихдаг байхгүй юу? Энэ бүх үзэгдлийг тайлбарладаг арга барилыг итгэл үнэмшил буюу бидний core belief гэж хэлээд байгаа. Маш энгийнээр хэлэх юм бол тэгээд бидний итгэл үнэмшил хүмүүсийн
сэтгэл хөдлөл зан үйлийг удирддаг. Тийм учраас итгэл үнэмшлөөрөө алдаа багтаа байх нь танд илэрж байгаа зан хөдлөл, сөрөг, буруу байх магадлал багасна. Итгэл үнэмшил алдаа багтаа байх нь таны одоо хийж байгаа үйлдэл, гаргаж байгаа зан үйл чинь өөрөө бас буруу байх магадлал багасаад явж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар бодъё л доо. Итгэл үнэмшил гэж бодонгууд дандаа юм бодлын тухай бид нар ярих хэрэгтэй болно. За бидний тархинд үл ухамсарлах бодлууд бидний одоо энэ бодлуудын 95%-ийг эзэлдэг гэж байгаа байхгүй юу? Хэрвээ бидний одоо тархинд бодол 100% гэж явж байгаа л 95% нь үл ухамсарлах бодлууд гэж боддоо. Бид нэр ухамсарлаж чадахгүй, барьж шүүж тогтоож чадахгүй тэр бодлуудынхаа одоо хүлээсэнд ингээд орхно штэ. Хэрвээ бодлыг хүрхрээ гэж төсөөлөх юм бол хүрхрээ дээрээс урсж явахдаа зарим нь тэнд мүс болоод хөлтөөд доош унахгүй тэг гацж байгаа. Тэр зүйлс бол бидний хувьд алдаатай итгэл үнэмшил байх гэдэг байгаа байхгүй юу? Нэгсэндээ энэ бол бүр яг ийм л юм байна. Энэ гэд чинь ингэсэн л үг тий? Тэгэхээр бодол бидний үйлдэлийг тодорхойлохгүй. Бодол бол таны бодол бол та биш юм аа. Нэгсэндээ ухамсарын шүүлтүүрээр орсон бодол таныг тодорхойлох ёстой. Тийм учраас нөгөө ухамсараа зайлшгүй тэлэх, танин мэдгүйгээ тэлэх асуудал яригадаад байгаа байхгүй юу? Тэр ч утгаараа бид нар хэлдэг шүү дээ нөгөө ухамс бодлоо захируул ертөнцийг захирч чадна гэдэг тий. Тэгээ энд яаж юм гэхээр бид нар тийм маш их алдаатай итгэл үнэмшлүүд бий болдог жишээг би хэлье л да. За жишээ нэг эмэгтэй нэг залуут маш хайртай байгаад үерхэж байгаад хаягдчихэ. За тэнгууд юу гэж бодох вэ гэхээр за хаягдах байх л асуудал гээд дараагийн нэг залуутай үерхсэн чи ахиад л яг хаягдлаа гэж бодоход тэр эмэгтэйд ямар бодол орж ирэх вэ гэхээр бүх ирчүүд адилхан юм байна. Бидний муухай хэлгээр болоод бүх ирчүүд новш гэх эмэгтэйчүүд те ярьж байгаа тийм тохиолдлуудыг сонсч байсан шүү дээ. Энэ бол алдаатай итгэл үнэмшил. А гэдэг эрхтэй тэр хүнийг хуурч хайж ийн гэдэг нь Б гэдэг эрхтэй тийм гэсэн үг биш байхгүй юу? Гадуур явж байгаа хүмүүс одоо жоохон уруу царайтай дорой одоо юм байдалтай явж байгааг бид нар хараад шууд энэ бол их харчаагүй хүн юм байна гэж бодох ч өөр алдаатай итгэл үнэмшилтэй. Тэрний цаана юу байгаа нөө мөн чанарыг бид нар таньж мэдэхгүй байгаа энэ бүхэн чинь алдаатай итгэл үнэмшил юм байна гэж л ойлгох гэдэг. Тэгээд юу гэж хэлэх гээд байна гэхээр хүлээлттэй багасгаа. Энэ хүлээлт гэдгээс чинь алдаатай итгэл үнэмшил маш их ургаж гардаг. За тэнгуү хүмүүс тэгдэж би бол хүлээлтгүй би хүлээлттэй ингээд бараг хайцсан гэдэг. Хэрвээ танд урам хугарах, харамсах, бухимдах, уурлах энэ зүйлс илрээд л байвал танд хүлээлт байгаа л юм гэсэн үг. Тэгэхээр хүлээлттэй багасхгүйгээр танин мэдхүүгээ тэлгүүгээр ухамсарынхаа хөгжлийг нэмэгдүүлэхгүйгээр бид алдаатай итгэл үнэмшлийг засаж чадахгүй байна шүү дээ. Тэгээ хүмүүс тэгдэм би миний итгэл үнэмшил алдаатай гэдгийг би яаж мэдэх юм? Миний хувьд зөв шүү дээ, тэ? Нэг аюултай юм нь таны хувьд зөв гэж бодож байгаа тэр зүйл алдаатай байвал яах юм бэ? Гэдэг чинь л өөрөө асуудал учраас бид нар энийг яриад шүү дээ, тэ? Нэгсэндээ таны бодож байгаа бодол логикийн зөрчилтэй байвал зүй тогтол нь алдагдаж байгаа бол энэ алдаатай итгэл үнэмшил. Нэгсэндээ түрүүний ярьсан А гэдэг залуу муу учраас Б ч гэсэн муу байх ёстой гэдэг нэг логикийн зөрчил гараад байна шүү дээ. Энэ тохиолдолд таны одоо итгэл үнэмшил алдаатай болжээ гэсэн үг. Тэгэд би цаашаа ч гэсэн танин мэдхүйгээ тэл гэдэг үгийг маш их хэрэглэх учраас ер нь бол танин мэдхүй гэж юу юм бэ гэдгийг маш богинохон бас хэлье гэж бодож байна. Маш энгийнээр ярих юм бол танин мэдхүй гэдэг чинь одоо бидний тархинд юм хөөрлийн голомт үүсдэг байхгүй юу? Хөөрлийн голомт гэж юу хэлээд байна гэхээр гаднаас ямар нэг юм цочрол бий болоход тэрний нөлөөгөөр тархины юм тодорхой хэсгүүд ажиллагаанд орж эхэлж идэг. Тэгэхээр бид нар гаднаас мэдээлэл авах нөө танин мэдхүйгээ тэлэхэд юм голомт үүсгэн тэ. Энэ голомт үүсгэхэд бидний нөгөө тархины мэдрэлийн эсүүд хоорондоо холбогдож төр холбоос үүсэж байгаа. Тэгэхээр энэ холбогдож байгаа төр холбоос нөрөө танин мэдхийн физик үндэс болж байгаа байхгүй юу? Физиологийн үндэс гэсэн үг. Тэгэхээр таны тархины хэмжээ ч юм уу эсвэл таны тархи хэдэн одоо мэдрэлийн эстэй байгаа гэдгээс үл хамааран тэдэр бол чухал биш. Таны тархинд байгаа мэдрэлийн эсүүд хоорондоо хязгааргүй олон жимээр холбогдож харилцан хамааралтай хөгжиж явах нь чухал. Энэ хөгжлийг хангахын тулд бид нар танин мэдэх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр маш их унш судал, эрэх зүйл, тунгаа, бясалгал тэгэх тусам мэдрэлийн эсүүд хоорондоо холбогдож
тэрийгэ байнга хийх тусам бэхжиж нөгөө танин мэдгүй чинь явж идэг. Тэгэхээр битгий залхуураа залхуу хүний итгэл үнэмшил алдаатай байна. Залхуу хүний ухамсарт хэлэхгүй. Тэгэхээр өөрийгөө хөгжүүлнэ гэдэг чинь маш хүнд хөдөлмөр шүү дээ. Тэгээд буддизмд хүртэл хэлдэг те мунхаглал бас бол мэдлэггүй гай юм аа гэд. Энд юу гэж хэлж байгаа гэхээр мунхагаас салъя гэвэл мэдлэгтэй бол буюу тань мэдхүйгээл тэл гэсэн асуудлыг ярьж байгаа те. За ингээ ярихаар хоёр зочинтойгоо ингээ ярихаар би өөр дээрээ бодлоо л да. Би ингээ тантай ярьж байхдаа хоёр зочинтойгоо ярьж байхдаа ингээ тань мэдсээр л суун л да. Тэгээ сүүлийн 2 жил орчим 50 орчим зочинтой ингээ ярилцаад маш их тань мэдсэн. Одоо би өөрийнхөө харахааргүй байсан тэр олон өнцгүүдээс зарим асуудлууд дээр ингээд санаа оноо авсан, мэдээлэл авсан байна. Эргээд бодоход бол надад маш их тийм том түлхэц болсон байна. Миний харах өнцгийг хэлсэн байна гэж бас яг өөрөө ирэхгүй бодогдож суулаа. За манай зочин Болормоо бол Канадад амьдардаг, харин Цэцэн Бэлэг маань Улаанбаатарт амьдардаг. За дээрэс нь Unitel-ийн дугаар барьдаг болохоор бас нэг хэрэгтэй мэдээллийг маш товчхон байдлаар өгье гэж бодлоо. За Unitel-ийн дараа төлбөрт үйлчлэгээний багцууд саяхан шинжлэгдсэн юм байна. За багцуудынх нь яриа дата ирэх нэмэгдсэн мөртлөө үнэн хэвээрээ байгаа. Тухайлх юм бол 30 мянган төгрөгийн багц өмнө зөвхөн сүлжээндээ хязгааргүй ярьдаг. Харин бусад сүлжээнд 500 минут үнэгүй ярьдаг байсан бол одоо бүх сүлжээнд хязгааргүй ярьдаг болсон байна. Тэсээ шиг ажил хэрэгч хүмүүсийн хувьд бол маш таатай мэдээ гэж бодож байна. За үүн дээр нэмээд хэрвээ та бүхэн бас Unitel-ийн дараа төлбөрт үйлчлэгээний эдгээр багцуудаас сонгоод авах юм бол 5 дугаар сарын 2-ны хүртэл шинэ хэрэглэгчдэд зориулаад урамшуул зарласан байгаа юм байна. За юу гэхээр энэ хугацаанд дараа төлбөрт үйлчлэгээний шинэ хэрэглэгч болох юм бол барьцаа төлбөр бүртгэлийн хураамж төлөхгүйгээс гадна эхний 1 сар 8 ГБ, за энэ оныг дуустал сар бүр 3 ГБ дата бэлгэнд өгөх юм байна. Энэхүү урамшууллын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл description хэсэгт оруулсан линкэн дээр дарахад хангалттай шүү. За дараагийн сэдв рүүгээ оръё. Хүн болгонд бэрхшээл тулгардаг амьдралын янз бүрийн шатанд. За тэр бэрхшээлийг ер нь заавал тэгж амар бие сэтгэлийн хувьд зовж даван туулах ёстой юу? Эсвэл тэр бэрхшээлийг арай бэрхшээл багтай хөнгөн зохицуулаад явах бас боломж ямар байна вэ? За хүний одоо буруу үйлдэл хөтэлдэг ямар механизмууд бас бидний тархинд ажилладаг вэ гэдэг сэдвээр бас ярилцмаар байна. За энэ талаар эхлээд би Болормоо коучээс асууя. Ер нь бэрхшээлийг аягүй тийм бэрхшээл багтаа даван туулж болдго юм уу? Бэрхшээлийг зовлонгийн харжвал маш их хэцүү даван туулна. Бэрхшээлийг намайг хөгжүүлэх сорилт гэж харжвал дахиад нэг ихтгэл үнэмшлийн асуудал гараад ирлээ шүү дээ. Тэгээ харжвал хөнхөн даван туулж болно. За дүнчлэн бэрхшээлийг даван туулна гэдгийг хүн ингээд тэр асуудлыг шийдээд гарчвал би энийг даван туулчнаа гэж бодоод байдаг. Гэтэл үгүй, бидний дотор угаасаа бидний амьдрал тохиолдож байгаа сорилтуудыг даван туулах чадамж нөгөөгдсөн. Түүнчлэн яг квантын физик энэ буддизм талаас бол хүн ингээд цаатлаасаа тодорхой даван туулах сорилттойгоо төрдөг, ирдэг. Тодорхой замаар явж тэр нэг хүний evolution хувьслын ингээд зам. Энэ амьдралдаа хэрвээ тэр сорилтуудыг даван туулж чадаагүй бол дахиад дараагийн амьдралдаа тэрийгэ даван туулна. Тийм ээ. Тэгэхээр тэр сорилтыг хэрвээ үнэхээр зовлон намайг хоош татж байгаа, намайг зогсоож байгаа зүйлийг харчих юм бол маш хэцүү даван туулна. Энэ бол баг тэгээ тэрнтэйгээ зууралдаа хэцүү байдалд орж байгаа юм л да. Харин бэлэг юм намайг хөгжүүлэх, тасгалжуулагч юмайг харчвал амархан даван туулах нь байна. Тэгэхээр бэрхшээлийг даван туулахыг мэдрэлийн систем талаас бол яг хүний мэдрэлийн систем гэнэ 2 систем гэдэг зэрэг 2 систем гэх хүний солбоод ажиллаж байдаг. Нэгдүгээрх нь бол parasympathetic nervous system буюу амарч нөхөн төлждөг гэж тайлбарладаг. Амарч нөхөн төлжөж сэрэгжээдэг. Одоо балар эртний цагийн хүнээр бол яг агуудаа орж ирээ, цаахан дээшээ хараад ангаа ижлээ, хоолоо идчихлээ, одоо ингэ дээшээ аваад амраа сууя гэж унтдаг. Тэр үед ажилдаг систем. Нөгөөх нь бол ан хийдэг, дайтдаг, явж тэм юм авчирдаг sympathetic nervous system гэж. Тэгэхээр мэдрэлийн систем талаас бол бэрхшээлийг даван туулна гэдэг бол parasympathetic буюу тэр амарч нөхөн төлжих системээ идэвхжүүлэх, байнга тогтмол идэвхжүүлэх чадамжийг бас хэлж болно. Ингээд энэ идэвхжсэн үед юу болдог вэ гэхээр хүний дотроосоо өөрөө мэдлэгийг гаргаж ирэх. Дотроосоо тэр бэрхшээлийг даван туулах шийдлээ олох тэр чадамж нь эхэлдэг. Хүн дандаа гаднаас хүнээс бусдаас мэдээлэл цуглуулж агаад аналитик тархиндаа итгээд анализ хийсэн мэдээлэлээрээ тулгуурлан амьдралын сорилтыг даван туулах шийдвэрээ гаргах нь ихэнхдээ алдаатай байдаг.
Хичнээн мянган мэдээлэл гаднаас цуглуулсан ч хизээч зүүн совингийн дотроос нь гарах мэдээллийг гүйцэтгэв. Тэгэхээр мэдрэлийн системээ зориудаар амарч нүхэн төлждөг систем болгочоод тэндээсээ шийдвэр гаргах юм бол сорилтыг маш гайхалтай даван туулах нь байна. Энэ юунаас эхлэхгүй гэхээр өөрийгөө тайвшруулах, тайтгаруулах, стрессийн гормоныг намжаагаад, кортизол, адреналин ялгархыг намжааж агаад, тайвширж агаад амар тайвнаар асуудлаа харах нь. Амар тайвнаар ингээд харангууд яг хоо стресстэйч бухимдсан үед симпатик буюу дайтад тэмцэж байгаа тэр мэдрэлийн систем ажиллаж байгаа үед хүний харах онцог яг зөвхөн хүүхэн хараа 30 градус болдог. Уг нь бол хүн зүгээр ингээд амар тайван байх үедээ 180 градусаар харж байдаг юм шүү дээ. Гэтэл яг датал ирлээ, юм хийх боллоо, тэмцлээ, симпатик nervous мэдрэлийн систем хөгжлөө гэхэд хүн 30 градусаар харждаг. Тэгээ 30 градусаар стрессэж бухимдаж гаргасан шийдвэр хязгаарч хоногчтой байдаг. Тэгээ сорилтыг дахиад ундаг. Тэгээ өөрийгөө тайвшруулж, тайтгаруулж жагаад 180 градусаар хараад амьдралын асуудлуудыг шийдэх үед дандаа мэрэгэн ухаанаар шийддэг. Дахиад нөгөө нэг ганцхан логикоор шийдэх гэдэвэл юу болох нь вэ? 10% ашиглан дээрээс нь 30 градусын өнцгөр юм шийтгэх нь шүү дээ. Энэ бол мэдрэлийн систем талаас нэг арга байх нь. Хоёрт нь яг нөгөө оюуны фитнес талаас бол бид нар угаасаа баруун тархиа идэвхжүүлэх буюу сэж мэрэгэн ухааны тархиа идэвхжүүлэх гэж байгаа. Баруун тархинд оюун ухаанаар майндаар тайлбарлах боломжгүй тийм хүчтэй процессууд явагдаж байдаг. Креативити, жинхэнэ бүтээлч байдал, инновацлог байдал баруун тархинаас үүдэлтэй. Бүтээлч байдлыг, инновацийг, шинийг сэтгэх зүйлийг логикоор гаргалгаа гарах гэдэг. Нэг дээр нэмэх нь 1-2 ингээд хотолчих юм бол бүтээлч байна гэх гэдэг. Гэтэл энэ дахиад л тодорхойлох боломжгүй зүйл болчиход байна. Яг одоо ингээд миний яриад байгаа юм их сүүлийн үед бүр их болж байгаа. Учир нь гэх юм бол яг тийм гэсэн юм байхгүй мээр гэдгийг ойлгоод мэдхгүйгээ мэддэг болоод тэгээ бүр сүүлдээ амьдралд одоо нэг surrender буюу одоо өөрийгөө тушаах юм одоо тий бууж өгөх тушаах гэсэн нэг юм сүнслэг ойлголттой байлаа. Тим юм руу ороод байгаа шалтгаан нь гэх юм бол өмнө нь би дандаа баримт нотлоход да гэж ярьдаг байсан бол одоо тэгж дуурч чадхаа болчихоо та. Шалтгаан нь яг энэ юмаагээ гаргаад ирэнгүүт баруун тархичин тийм яагаад гэдгийг хариулах боломжгүй тийм сонин мэдрэмжүүдийг сонин өөр мэдээлэлүүд өгөөд байгаа. Тэгэл хүн болгоны дотор тэр мэдээлэл байгаа. Тэрийг магадгүй дотроосоо гаргаж ирэх чадамжийг дотгошоо чимээлэх жинхэнэ ингээд зүгээр тайван сууж агаад дотроосоо би яг энэ дээр асуудал олё гэд гарангууд амьдрал нэг сониг энэ тэндээс ингээд хариултууд шидэд идэх ч юм уу те. Тэрийг зүүн совинтойгоор анализ хийж зөв буруу гэж шийдэхгүйгээр зүгээр нийтээр нь ингэж хүлээж аваад биеэрээ оруулаад гаргах нь бас нэг талаараа сорилтыг даван туулах байж болно. Тэгэхээр хамгийн эцсийн хэлэх зүйл бол ерөөсөө сорилтыг даван туулах чадамж нь угаасаа танд байгаа. Тэрийгээ одоо нөгөө согны хайл суулж байгаа юм шиг тэр гол байгаа зүйлийг л олоод нэгээх гэдэг. Тэгэж нэгийн хамгийн эхний эхлэл нь тэр чимээгүй орчин олох. Тэгэхээр дахиад тархиа тэгэл нөгөө квантын физик өөрөө л орчиж байгаа юм л да. Нөгөө бодитын ухаан төвлөрөөд бясалгал руу явчихж байгаа юм л да. Тэгэхээр маш сонирхолтой санагдаж байна. Ер нь хүн тодорхой өөрчлөлтийг өөр дээрээ гаргая л гэж байгаа бол одоо хамгийн их сайн нөлөөлж чадах хүчин зүйл бол өөрөө л байдаг шүү дээ. Тэгэхээр яг өөртөө тэр ажиллах. За мэдээж уурсан бухимдсан, сэтгэл догдолсон үедээ яарч адгаж шийдвэр гаргахаас илүүтэй маш тайван байж байгаа. Яг болмог коучийн хэлдгээр бол зүгээр л хит их одоо тооцоолон бодож аналитик хийхгүйгээр зүгээр л одоо тарих оюундаа жоохон бясалгах гэх юм уу те. За нэг талаасаа бас зүгээр ой дотны үнтэйгээ зүгээр л хөнгөн сайхан зөвлөдөх ч юм уу. Тэгээд бас нэг тодорхой хугацаа өнгөрсний дараа ч юм уу бас зөв шийдлийг олоход илүү ой дотын болов гэдэг үүднээс ойлгож байна. За тэгэхээр одоо гурлаа дараагийнхаа сэдв рүү орё гэж бодож байна. За бусдын хүлээлтэд нийцэх гэж амьдрахын хор уршиг гэдэг сэдв байгаа. За саяны ярьсан том сэдвүүдийн хажууд арай жоохон жижиг сэдв мэт санагдаж магадгүй. Гэхдээ бол нэлээд том нөлөөтэй гэж хараад байгаа. За жишээ нь зүгээр аюу энгийнээр хэлээ л да. За та ажил дээр таны босс, таны дарга байгаа.
За одоо ажлаа сайн хийхийг одоо тэр хүн чамаас хүлээж байгаа. За гэр бүлийнхний хувьд ч гэсэн бас хүн болгоны хувьд ингээд нэг нэгэндээ юм хүлээлт тавьсан байдаг шүү дээ, тий. Тэгэхээр нэг талаасаа зарим хүмүүсийн хувьд магадгүй тэр хүмүүсийн тэр итгэл хүлээлт энэ хүмүүс надад итгэж яхад би ингэх ёстой гэдэг нэг тийм бусдын хүлээлтэд яг өөрийгөө нийцүүлэх сонголтыг хийд юм шиг байна. Жишээ нь би зүгээр яг өөрийнхөө өмнөнийг хэлэхэд бол манай аав ээж хамт амьдраагүй. Тэгээд аа маань бол надад хаяа уулзахдаа амжилтанд хүрэх нь анх баяр миний хүүгийн үүрэг мөө гэж ингээд бичээд бэлгэлдэг байсан л та. Тэгэл би чи нэр бистэ ингэх ёстой юм байна гэл айг өөрийгөө хүчилдэг. Гэтэ тэр надад яг тийм хүчтэй үр дүн өгснөг үү юу бас мэдэхгүй. Тэгэхээр ямар ч лсэн зүгээр энэ жишээгээр хэлэхэд бол хүн болгоны хүнд бол тийм бусдын хүлээлтийг одоо нийцүүлэх гэсэн нэг тийм тодорхой юмнууд бол амьдралд бол гардыг юм шүү. Гэтэ энэний сөрөг талыг одоо би асуумаар байна. Эхлээд би цэцэн бэлгээс асуумаар байна. Энийг ер нь бид нар яаж харах ёстой юм? Гэтэ ер нь бусдын хүлээлтэд нийцэхгүйгээд огт ингээд дандаа тоохгүй бай гэсэн үг бас биш байх л та. Та юу гэж бодож байна? Одоо энэ бусдын хүлээлтэд нийцэх гэдэг чинь бидний бас бага наснаас үүдэлтэй бараг юм траума болчихсон бас процесс байгаад байгаа байхгүй ингээд ажиглахаар ээждээ сайн охин, аавдаа сайн хүү байх гэж те ах эгчнээ сайн дүү байх гэж бүр ингээд багаас нь ингээд коотлцсон гэх юм уу. Хэрвээ яг ээж аавынхаа төлөө явахгүй бол ачийг хариулаагүй гэж үзэн ч гэдэг юм уу те. Ялангуяа одоо энэ 60 70 80-аад оныхны хувьд бол маш өндөр илэрдэг юм процесс. 90-с хойш оныханд бол ерөнхийдөө ингээд өөрийгөө би бол нэг тустай оршихгүй юм байна. Би заавал бусдад нийцэх албагүй юм байна. Хэрвээ та бусдын амьдралд хор хохирол учруулахгүй, бусдын боломжийг булаахгүй, бусдад гай саад болохгүй бол та заавал тэр бусдын хүлээлтэнд нийцэх албагүй юм байна гэдгийг ойлгоод байгаа. Тэгэхээр бусдын хүлээлтэд нийцнэ гэдэг чинь юу хэлээд байна гэхээр бусдад таалагдах гад тэ яг ийм ихэнх хүмүүс ямар одоо хүмүүс ийм байгаад байна гэдээ анзаархаар нэгдүгээрт нөө траума авцсан багасаа ийм байх ёстой юм байна гэд. Тэгэхээр траума ч гэсэндээ нөгөө алдаатай ихтгэл үнэмшил байгаа байхгүй юу? Ингэх ёстой юм байна. Өөрөө ухамсарлаж нэг таньж мэдгүй. Хоёрдугаарт яг өөрийнхөө амьдралын нөгөө утга учир алсын харааг тодорхойлоогүй, үнэт зүйл зарчим тодорхой болоогүй хүмүүс бусдын хүлээлтэд нийцэж амьдардаг бас юм ажиглагдаад байгаа. Тэгэхээр бид нар бол бусдын хүлээлтэд нийцэх албагүй. Харин бусдтай бол нийцэж амьдрах ёстой. Би хүний хүлээлтэд нийцэх албагүйгээд өөрийнхөө амьдарч болохгүй. Яг тэгвэл бид нар чинь нийгэмд амьдарч байгаа тий. Бид нар амьд үлдэхийн тулд биш зөрчилгүй тэнцвэрээ алдахгүйгээр өөрийнхөө болон бусдын оршихуйтай зохицож амьдрах, найрсах, эвсэх энэ бол бидний үүрэг. Тийм учраас бусдын хүлээлтэд та нийцэх албагүй. Гэхдээ бусдад хизээж асуудал төв учруулж болохгүй. Бусдын хүлээлтэд нийцэж байна гэдэг нь та бусдын амьдралаар тэдэртэй хамт амьдраад байна. Таны оршихуй тэнд байхгүй байна л гэсэн үг. Бусдын хүлээлтэд нийцэх албагүй, харин бусдтай нийцэж амьдрах ёстой гэдэг нь бол яг л голыг нь олоод хэлчлээ гэж бодож байна. За энэ дундуур бас манай подкастыг дэмжиж ажиллаж байгаа Booklog компани мэдээллийг маш товчхон хүргэе гэж бодож байна. За хэрвээ та хэн нэгэн рүү илгээмж илгээх гэж байгаа бол орон нутг руу байсан ч болно. Booklog-ийн хүргэлтийн үйлчлэгэнд хандах боломжтой. За их амар юм байна. Танаас илгээмжийг очиж аваад нөгөө хүнд нь хүргэж өгнө. За утас нь 80 20 66 67. Цэцгийн хэлдэг үнэн нөгөө бусадтай нийцэж амьдрах гэдэг маш чухал. Гэхдээ үүн дээр нэмээд гүнзгийрүүлээд хэлвэл өөрөө өөртөө нийцэж сураагүй, эвлэрээгүй. Өөрөөсөө цугтааж, өөрийнхөө өмнөөс цугтааж байгаа хүн хизээж бусадтай нийцэж чадахгүй. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг анзаарч мэдэрч удирдах сураагүй. Тухайн мөчт нь өөрийгөө тайвшруулж анзаарч сураагүй бол бусадтай харилцаагаа удирдах чадахгүй 4% чадамжтай байдаг гэдэг. Өөрийгөө анзаарч мэдээгүй, сэтгэл хөдлөлөө анзаарч мэдээгүй хүн харилцаагаа удирдах, өөрийгөө удирдах чадамж бол 4% байх нь шүү дээ, тийм. Бусадтай нийцэж амьдрах маш чухал. Энэ чадамжийг өөртөөгөө харилцаанаас л гаргаж ирнэ. Өөртөө харилцаа хэр гүнзгий байна, дотн байна, дулаан байна. Тэр хэмжээгээрээ бусадтай харилцаа үнэн бөгөөд дотн дулаан байна, тийм ээ. За бусдын хүлээлтэд нийцэж амьдрах гэдэг бол хүн өсвөр нас одоо 6-7 нас хүртлээ. За нэг 8 нас хүртлээ. Дандаа бусдын ээж аавын эргэн тойрны хүмүүсийн хэлж байгаа үгээр өөрийгөө тодорхойлоод яваад байдаг.
энэ ертөнцийг тодорхойлоод яваад байна шүү дээ. Тэгээд шилжилтийн нас руу оронгууд 13 одоо ер нь бол 9 наснаас бараг эхэлдэг болсон гэдэг дэлхийн хүмүүсийн хөгжлөөс хамаарат дунджаар бол Монголд 13 наснаас эхлээд багшуугаа 13 нас хүрээд хүүхэд өөрчлөгдчихлөө, шилжилтийн нас нь болчлоо, нэг сонирн болчлоогүй явдаг тий. Тэр үед би бусдын хүлээлтэд нийцэж амьдрах уу? Эсвэл би жинхэнэ дотоод суу бэлгээ нээгээд өөрийн дотроосоо чимээлж амьдрах уу гэдэг хоёр сонголттой тулгардаг. Хүүхэд ингээд янз бүрийн ааш зан гаргаад шилжилтийн үед аав ээжигээ сонсгоо болоод өөрийнхөө аашлаад ирэнгүүт энийг баг дээр нь дарж авнаа гэд яг бүр чангалаад загнаа зэмлээд энэ ястаа болгоо ойлцсон ингээд ерөнхийдөө тийм зарчим багштай нийлж байгаа дарна марна гэдэг тийм зарчим Монголд их ажиглагддаг шүү дээ тий. Энэ үед хүүхэд зөвхөн нийгмийн хүлээлтэд бусдын хүлээлтэд нийцэж амьдрах сонголтыг хийждэг. Тэгэд онц сурлагтнууд багтам туйлын онц сурж исэн онцгойлж исэн хүүхдүүд хэдэн жилийн дараа том болсон хойно хэрийн амьдрал одоо яд жаргалгүй ямар ч яд жаргалгүй сэтгэл готролд орсон тохиолдод маш их байдаг. Энэ нь дандаа бусдын хүлээлтэд нийцэж амьдрснаас болж байгаа. Тэгэхээр цаатлын үр дүн юу ах нь? Аз жаргалгүй. Миний дотоод чадамж юу вэ гэдгийг мэддэггүй зөвхөн бусдын үгээр ингэдэг. Бусдын үгээр ингэж байгаа хүн эзэж бүтээлж байж чадахгүй. Хүлээлтээс давхгүй. Хүлээлтэд арай хийж нийцнэ. Медиокр буюу дунд зэргийн л гүйцэтгэл гаргадаг. Хизээж өндөр түвшний гүйцэтгэл гаргаж чадахгүй. Хизээж гэдэг үг жоохон хүн сонсож иж магадгүй. Ихэнх тохиолдолд тэр жинхэнэ хийж чадах зүйлээсээ магадгүй нэг 50% ч юм хийх нь шүү дээ. Уг нь л цаатлын юм өөр юмс гарч. Хоёр дахь сонголтыг ямар үед тэгвэл хүүхэд ингээд шилжилтийн ясанда хоёр дахь сонголтыг хийдэг вэ гэхээр ер нь л багаас нь бүх сэтгэл хөдлөлүүдийг зөвшөөрөх, уур бухимдал, гуниг гутралыг зөвшөөрөх, амьдралын нэг хэсэг зөвшөөрөх. Гэтэл хүүхдийг яадаг багаас нь бидний дугаа яасынхаа үеэрдээ битгий хүний үгэнд оролцоод чимээгүй сайн үгэд уралдаггүй ингээд бүгдийг нэг хаачиж байгаа. Тэгэхээр ууг нь бол дотгошоо чимээлэх байгаль ингээд түншээд байгаль дотроос нэгээд түншээд штэ чи энийг мэдрээтгэе. Гуниг гэж юм байдаг, уур гэж юм байдаг мэдрээт илэрхийлэхээр юм болд ингээд процессыг нь анзаараад ах гэд түншээд байгаа байхгүй. Гэтэл орчин буюу аав ээж сургууль хүмүүжилж байгаа хүмүүс бүх юмуд тэрийг нь дарах тухай ярьж байгаа. Тэгээ дараа чив чимээгүй болгочих юм бол би сайн хүүхэдтэй. Миний үгээр байдаг. Тэгэхээр миний үгээр байдаг тэр сайн хүүхдүүд чинь том болоод бусдын хүлээлтэд нийцэж амьдрын бүр цаа талын хамгийн цаа талын муу үр дүн бол өөрийгөө нээж чадахгүй саргаад сэтгэлийн туйлын гацаанд орно, сэтгэл готролд орно. Дунд төвшөнд амьдрын жинхэнэ суу балиг дотоод юм аа нээж чадахгүй, дотгошоо чимэлж чадахгүй. Өөрийгөө таньж мэдэхгүй хэрнээ гайхамшигтай ингээд олон янзаар олон юмар өөрийгөө тодорхойлчихсан хүмүүс яваадах нь ш нэг юм ропч. Тэг нэвтрээд үзье гэхлээр том хантай. Тийм ээ. Хүлээн зөвшөөрөөгүй юм бүхэн зовлон болж хувирдаг гэж үнэхээр үнэ. Хөшөрж байгаа хүлээн зөвшөөрөхгүй амьдралын хуйлдад тэмцээд амьдралын байгалийн жам тий тэрний эсрэг сөрөөд штэ. За тэгээд нөгөө бас амьдрал байгалийн процесс гэж байгаа тийм ээ. Бүх юм дээшээ өсөд доошоо ундаг. Ажил нь дараа нь амарна. Гэтэл би амардгүй хүн ингээ яваад бол дахиад махан бие зовоод буу юм болох нь тий. Байгалийн хуулийн эсрэг явах альва ямиг хүлээн зөвшөөрч чадахгүй байснаас болж баг зовлонгийн ирээсөө бий болдог. Магадгүй ингэж болно бэрхшээлээ. Би юг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа учраас ингээд шавар шалбагт гацаад байна гэж өөрөөсөө асуучих жишээ. За тэгвэл хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл юм бол би ямар үйлдэл хийж болох вэ? Үйлдэл хийх боломжгүй зүйл юм бол хүлээн зөвшөөрөхөөс урах замгүй байна шүү дээ. Энэ логик сэтгэлгээгээр бол одоо энэ хоёрыг л сонгоод байвал аяндаа ингээд гарцсан уусаа илэрнэ. Нөгөө талаар сая цэцэн бэлгийн хэлсэн тэр нөгөө айц дээр тулгуурлаад хэлсэн дээ. Үнэхээр тэр айдас ичгүүр гимшил дотоод ертөнцтэйгөө нүүр тулна гэдэг бол зориг шаардсан ажил. Үнэхээр би нүүр тулаад ингээд өөрийгөө ухаад утсан чи хов хаасан бол яах юм гэж хүмүүс айдаг баг. Би үнэхээр ийм олон юмнуудад донтцсон. Тэгээ үнэхээр энийг ингээд ухаад шалтгааныг нь гаргаад ирвэл үнэхээр би засаршгүй заваа амтан байвал яах юм. Ингээ айгаад цогтойгоод байдаг. Тэгэхээр зориг гарахтай. Зориг гэдэг бол айдас бэжэд зориг гэдэг үг байдаг тий. За ингээд ярихаар бас дараагийн сэдвтэй шууд холбогдож байна л да. Бид нар ямар нэг байдлаар бусдыг шүүх
байдал биднээс илэрдэг шүү дээ. Ер нь бол өөрөө нэг хүлээлттэй. Чи одоо тухайн хүлээлтэнд хүрэхгүй болонгууд чи ингэчлээ тэгчлээ гэд шүүх тохиолдол байдаг. Ялангуяа эцэг эхчүүд хүүхдээ шүүх, найз нөхөд одоо юу гэдгийг ой тойрны хүмүүсээ ингээд ямар нэг байдлаар буруутгаж шүүх асуудлууд байдаг. Сэтэл нүгэн зөв. Тэр хүнийг ингээд нэг зөв зүйл рүү л одоо залчих гад нэг тийм сэтэл байгаа боловч яг илэрхийлж байгаа байдал нь нөгөө хүндээ айгүй ямар ч хүн одоо эготой учраас өөрийн шүүхээр шууд хүлээгээд авчдаг хүн ховор шүү дээ. Тэгэхээр ингээд бусдыг шүүн гэдэг зүйлийг та одоо ямар өнцгөөс нь харж байна? Ер нь энэ дээр бид нар яаж хандах ёстой юм? Хүн бусдын хүлээлтэд нийцэх албагүй юм чинь хүн танаар шүүлгэх бас албагүй байхгүй юу, тэ? Та бусдыг шүүж ин гэдэг чинь та өөрөө бусдын хүлээлтэнд бас одоо бол автахыг хүсэхгүй байж иж бусдыг шүүж болохгүй штэ. Тэгэхээр энэ бас нөгөө л алдаатай ихтгэл үнэмшлээс, нөгөө ухамсарын хөгжилгүй байдлаас бас л бий болж байгаа асуудал. Бусдыг шүүж гинэ гэдэг чинь бусдыг өөрийнхөөрөө байлгах гэсэн тэр үзэл буюу нөгөө бие төвт үзэл, эго өндөртэй байх те, эсвэл одоо муухайг харанхуй байх тэр үзлээс л бас ургаж гараад байгаа штэ. Тэгээд биеийн амрыг хайх сэтлээс би үүдэлтэй байх гэж боддгийн. Нэгсэндээ бусдыг шүүх бол маш амархан штэ. Яагаад биеийн амрыг харж ийн гэхээр өөрөө өөрчлөгдөж өөртөөгөө ажиллахгүйгээр бусад хүмүүсийг өөртөөгөө нийцүүлэхийг хүсэж штэ. Энэ бол байж боломгүй. Тийм тохируулах гэдэг. Тэгэх боломжгүй. Бид зохицох ёстой гэж бодохгүй те. Харин бусдыг өөрийнхөөрөө байлгах гэсэн санаа бол ерөөсөө залхуурал байгаа даахгүй юу? Яг ингээд явж бусдыг өөрийнхөөрөө байлгах гэхээсээ илүүтэй би өөрөө бусадтай зохицохын тулд хөгжиж урагшлахын илүү амар, илүү хялбар, илүү бага хугацааг зарцуулдаг. Тэгээ өөрийгөө шүүгээд байгаа, бусдыг шүүмжлээд байгаа, шүүгээд байгаа хүмүүсийг харахаар бас л нөгөө нэг юм траума энд байгаад байгаа. Тэгээ нөгөө дутуугийн мэдрэмжээ нөхөх хэрэгцээ маш өндөртэй хүмүүс бас байна штэ. Тэрийг одоо бусдыг шүүж, шүүмжилж, доромжилж доош нь хийж хинч биш болгож нөгөө тэр эгогоо тижиж идэх те. Эсвэл бусдад атаархдаг, шуналтай, бусдад хорсдог, одоо бусдыг өөртөө харьцуулдаг. Тэгээ энэ зүйлүүдээс олж бас бусдыг шүүх тийм асуудал гарч ирж байгаа. Дээрэс нь нөгөө алдаатай ихтгэл үнэмшилтэй холбоотой. Тэгэхээр хэрвээ та бусдыг шүүж байгаа бол, шүүдэг бол яг энэ асуултаас өмнө яригдсан бүх зүйл дээр одоо энэ сонсож байгаа хүмүүс өөрт нь яг энэ зүйлүүд илэрж байгаа бол зүгээр л хүлээн зөвшөөр. Хүлээн зөвшөөрөөд үнэнтэйгээ нүр тул. Хүлээн зөвшөөрж үнэнтэйгээ нүр тулна гэдэг чинь маш гоё ажил байхгүй. Бүр ингээ уужраад явчихдаг шүү дээ. Ингээд нөө үнэн юм хайжгаад ирээд ингээд олчингууд бүр ингээ нэг тайвширдаг шүү дээ. За. Окей, би бол маш их дутуугийн мэдрэмж өндөртэй хүн юм байна гэдгийг олж мэднэ гэдэг чинь өөрөө маш том зүйл байхгүй юу? За тэгвэл одоо би яах вэ? Энэ чигээрээ яваад ах юм уу? Эсвэл би яг өөрийнхөө хүсэж байгаа оршихуйг бий болгох юм уу, тэ? Би хүнд маш их хатаархт юм байна. За. Тэгвэл би яг энэ хатаархал юунаас үүдэж би болсон бол гэд нөгөө учир шалтгаан мөн чанарыг нь ирээд тэнд нь тасалчих юм бол хатаархал чинь тэр чигээрээ гандаа л алга болчихно. Тэгэхээр юу ч хэлэх гээд байна гэхээр та өөрийгөө хүлээн зөвшөөр. Үннийг байгаагаар нь хүлээж ав. Танд байгаа бүх айдас таныг боомлж те ад жаргалтай амьдруулж чадахгүй бол айцаа дотроос айхан тэврээд нөхөрлөөд айцтайгаа ярилцаад тэрийгээ дотроос нь ингээд яг дэрэл шиг ингээд бом гэл өрөөсөө гаргаа явуулчих. Зарим хүмүүс тэгдэг ингээд яг нөө амьдрах стратеги хөтөлбөр хэрэгжиж эхлэхдээ ингээд нөө өөрийгөө танин мэдхээс эхэлж байгаа штэ. Тэнгүүд ингээд ухах тусам, цаашаа явах тусам маш их траума илрээл тэр хүн өөртөө таалагдахгүй болж эхлэнгүүд хүмүүс зогсоохыг хүсдэг байхгүй юу? За цаашаа яваад байл би бүр өөртөө таалагдхаа боллоо зү тэ. Одоо би чинь ийм муухай байсан юм уу? Би чинь маш их багтай худлаа байсан юм байна. Одоо өөрийгөө мэдэх тусам би яаж өөртөө цаашаа хамт явах юм бэ? Яг үнэ. Хэрвээ зогсоох юм бол яг тэрнтэйгээ л цаашаа хамт явна штэ. Хэрвээ хамт явахыг хүсэхгүй байгаа бол цааш нь аяллаа үргэлжлүүлээд бүх зүйлийг хүлээн зөвшөөрөөд байгаар нь хүлээж аваад харин тэрийгэ засаад янзлаад явах нь чухлаа гэсэн. Тийм болохоор та бусдыг шүүдэг бол өөртөөгөө ажил. За мунхаг одоо энэ муухарлаасаа салж ижил энэ шүүмжлэлийг зогсоох боломжтой. Таны мэдгөөгөө хөгжүүл хүний хөгжилд анхааргачлаа гэж. Тэгээд цэцэг ярьж байгаа нөгөө тэр алдаагаа тэрвэрэд гэж байна шүү дээ. Тэгэхээр хүн өөртөөгөө ажиллаж байгаа тохиолдолд нинжин сэтгэл compassion маш чухал.
өөртөө энэрэнгүй нинжин сэтгэлээр хандах. Учир нь тэр гараад ирээд байгаа айц, ичхүүр, зэмлэл, гэмшил, буруутгалыг үгүй хийгээд хусаж хайж авчих юм бол би сайн хүн болчихно, би дээшилжнэ гэж бодож болохгүй. Тэгэхээр нөгөө анхаарал хаана тэнд ирчүүж энерги зарцуулагдаж байдаг учраас ичхүүр дээр ач холбогдол өгч болохгүй. Хэрийг анзаараад сая цэцгийн хэлсэн шиг тэрврээд би хүн би хүн учраас алдаатай оноотой миний дотор чөтгөрөнж оршиж байгаа, бурханж оршиж байгаа, хар цагаанаа жалинж байгаа. Тэгэхээр би энийг ингээд нинжин сэтгэлээр тэрврээд уучлаад өвшөөгөөд тавиад явуулаад болж байгаа зүйл дээрээ, чадж байгаа зүйл дээрээ гайхамшигтай өөрийн бурханлаг мөн чанарууд дээрээ мэрэгэн ухаан дээрээ төвлөрвөл хүн амархан гацаанаас гардаг. Ийм нинжин сэтгэлийг хөгжүүлнэ гэдэг одоо хувийн хөгжилд маш чухал болчихсон зүйл. Хором тутам өөртөө нинжин сэтгэлээр хандах, хором тутам уучлж өршөх. Бодол байх нь тэр андуу итгэл өмчлүүд ичхүүр гэмшлүүд чинь хором тутам бодлоор танилуу дайрж байгаа. Янз бүрийн бодлуудаар чи юм шít. Чи ингээд босхгүй л байгаа. Тэ чи юм та гэл өглөөнөөс ахвал тэр үед чинь биес чинь кортизол бүх стрессинг гормонууд ялгараа зүүн тархичийг идэвхжээд тэгээ бүр ингээд энерги чинь угаасаа доошоо унаад бас чадхаа болчихно. Харин нөгөө муухай бодлол ороод ирэнгүүт нэг яахавт энэ бодлоо орж ирээлэж би бол миний бодол сэтгэл хөдлөлч биш. Харин бүхнийг дээрээс ажиглагч гэрэл би ухамсар ингээ орж ирээлэз тэгээ тавьж явуулаад тэрэл тавьж явуулаад ах. Уучлаад ах. Тэгэхээр миний хувьд бол яг өөрчлөлөгч нартаа сэтгэл засал хийхлээр яг аргагүй тэр ичхүүрийн шалтгаан, айцын шалтгаануудтай ингээд учирдаг. Эннээс болоод чи гацаанд орсон байна гэдэг түүх мэдээллүүдийг гаргаж ирдэг. Тэгээ тэрний дараа хамгийн чухал миний хийдэг ажил бол нинжин сэтгэл, уучлалыг өөртөө төлөвшүүлэх. Хорон дотом өөрийгөө уучлах. Тэгжээж тэр сэтгэл зүйн том гацаанаас гардаг. Тэгжээж тэр жинхэнэ нуугдсан суу бэлэг хүн болгон өөрийн гэсэн суу бэлэг авьяастай төрдөг. Тэрийгэ хүн аяар нээдэг. Харин болохгүй зүйлтэйгээ зууралдах юм бол улам доош орно. Гэтэ өөрийгөө өршөөж уучлах, хүлээн зөвшөөрөх хамгийн хүнд. Яагаад гэвэл би өөрийгөө хүлээн зөвшөөрөөд уучлах юм бол хинч биш байна гэж айж байгаа байхгүй. Тэгээ дахиад нөгөө айцтайгаа нүүр тулах хэрэгтэй болдог тийм. Хөнгөвчлж амархан болгох зүйл бол бас нэг талаараа биднэрт угаасаа өгсөн амьсгал байгаа. Шийтгээд, гимшээгээд хичээх үед бид чинь шууд мэдрэгдэнэ. Далд ухамсарт чинь юу байна вэ гэдгийг манай өөрчлөлтч далд ухамсартай ажилдаг гэж хэлчихээр далд ухамсараа мэдмээр байна. Юу байгаа юм болоо? Би өнгөрсөн ингээ бүх юмаа мэдмээр байна гэдгийг харж. Таны далд ухамсар дахь мэдээлэл чинь бие дээр чинь бичигдсэн байна. Би альва яг нь далд ухамсар дахь альва орчинд болж байгаа үйл явдал, хүний хэлж байгаа үг, үйл явдлуудаас шалтгаалаад би хариу реакц үзүүлдэг. Тэр хариу реакц таны далд ухамсарт ямар мэдээлэл бичигдсэн бэ гэдгийг харуулах нь шүү дээ. Сөрөг сэтгэл хөдлөл бол өнгөрсний мэдээлэл гэж Joe Dispenza хэлсэн байдаг. Тэр нь юусаа гэхээр өнгөрсөнд болсон бүхий л тэр нөгөө таагүй таатай үйл явдлууд чинь бидээр чинь бичигдсэн, энерги болоод хоримтлагдсан байдаг. Тэгээд одоо амьдралд чинь болж байгаа, орчинд чинь болж байгаа үйл явдлуудаар триггер буюу сэдрэгдэж, сэдэрч гарч ирдэг. Тэр сэдэрч гараад ирээд байгаа мэдээллийг хараад, анзаараад тавьж уулаад байх юм бол далд ухамсар дахь мэдээлэл шинжилээд байна гэж бас ойлгож болох юм байна. Тэгэхээр хамгийн амархан аргуудын нэг юу вэ гэхлээр махан биеэ сулуулж тайвшрах. Хачин санагдаж магадгүй ямар сони юм тарих хинжин гэтэл бодол сэтгэл хөдлөл бодол зөөрөх тарих одоо энэ орч бүгдээрээ нэг хором тутам бодол болгон чинь бед хими урвал реакц үүсгэж байгаа. Бодсон бодол болгон чинь. Жишээлбэл миний ажил дээр намайг одоо хинч хэрэггүй амтан гэх нэг нь хилчлээ гэж бод. Тэнгүүд зарим хүн бол тэр нь реакцлахгүй гэж хэлээлээ. Би угаасаа тийм биш юм чинь бодчих юм шүү дээ. Зарим хүн бол тэрийг маш хүн дээр тусгаж байгаа. Тэгээ уйлна, шанална. Би дээр чинь мэдрэгдэнэ. Хэрвээ үнэхээр хүчтэй реакцлаад байгаа бол тийм хинч хэрэггүй амтан гэдгийг чинь нотлох үйл явдал одоо нэг итгүүлэх тийм үйл явдал бага насны ч өмнө тохиолдсон байж болох нь шүү дээ. Тэгээ тэнд өмнө нь тохиолдсон үйл явдал маш их сөрөг сэтгэл хөдлөлд автаад, гониг готролд автаад тэрийгэ биеэсээ тавьж явуулаагүй бид чинь ингээ хоримтлагдсан байна. Тэгээ хоримтлагдаад одоо хүртэл явж ирсэн гинт хин нэгэн чи хинт ч хэрэггүй хамтан ингээ хэлчингүүд нөгөө
өнгөрсний энерги чинь сэтрээд гараад ирнэ. Тэр үед яах нь хөмсгчин зангир нь хамаг бочин ширмс чинь чангарна. Нөгөө өнгөрсөн үйл явдал чинь дахин давтагдаж ингээ биеэр чинь хүчтэй гарч ирнэ. Тэгэнгүүт нь энэ өнгөрсөндөө холбоотой гэж ойлгоод яхан бие тавьшуулах нь. Тэхийн тулд хамраараа сайхан амьсгал аваад гизээ тэлээд тавьж явуулах. За зүрхэн дээр анхаарлаа хандуулад зүрхний цогцолтоо мэдрээд зүрхээ тавьшуулах. Дараа нь бүх биеийнхаа бочин ширмсийг тавьшуулах, эрүүгээ суллах, хилээ суллах, 5 мэдрхүүдэгээ холбогдох. Энэ үед өнгөрснийхөө тэр яах нь хуримтлагдсан мэдээллийг биеэсээ тавиад явуулчих. Мэдээлэл энергийг тавиад явуулчих. Сэтгэл хөдлөл гэдэг бол тэр чигээрээ энерги, эрчим хүч. Тэгэхээр хар эрчим хүч, хар энерги бид чинь хар гэд хэлчихлээр бас хар цагаан гэд өнгөрсний мэдээлэл чинь угаасаа одоогийн үйл явдлаар сэтрэж гарч ирнэ. Хүчтэй сэтрээд сэтгэлийн гацаанд ороод байгаа бол тухайн мөчөд тэр хүнийг буруутгах хооронд биеэ тавьшуулж байгаа. Энэ үед өнгөрсний мэдээлэл чинь биеэс чинь гараа явчихна. Энерги контент хууль талаас бол яг энерги хязгаарч алга болдоггүй, эрчим хүч энержи алга болдоггүй. Нэг төлөөс нөгөө төлөв рүү шилждэг. Тэр өдөө хүртэл дандаа сөрөг төлөвтэй хэлчих тийм үү. Хүн ойлгоход арай амар гэж магадгүй тийм. Таныг хоош татах хүнд хар энергиуд бид чинь ингээд хуримтлагдсан байлаа гэж үү. Тэгэхээр нэг том харч бол нуруундаа үрцэн явж ахна штэ. Тэр нь ингээд сэтрэгдээд сэтгэл сэтрэх зүйлсүүд ингээд гарч ирэх юм бол тухайн мөчт нь тайвшруулад ингээд тавьж явуулах үед тэр нуруунд үрцэн энерги чинь таныг хүчрхжүүлэх, урагшин татах эерэг энерги болж хуурж болох нь. Хэр их муу мухай зүйл танд хуримтлагдсан байна гэж бодно. Хэр их та эмзэг мэдрэмтгий байна. Тэр хэмжээгээр тэр бүх энергийг эерэг болгож арилжих боломжтой. Ингэх юм бол таныг урагшаа угаасаа татаж явах тэр эерэг сэтгэл хөдлөлийн энергиуд илрээд гараад ирэх нь байна гэж ойлгож байна. Энергийн хууль талаас тийм жоохон дээд үйлдэл рүү буюу сэтгэл хөдлөлийн арай эерэг сэтгэл хөдлөлүүдийн үйлдэлүүдийг өөрөөсөө гаргаад эхэлчих юм бол айцаа даван тулаад, ичгүүрээ даван тулаад ирэх юм бол зоригтойгоор ингээд дэшээ ахаад ирэх юм бол тэр чин цаад талаасаа өнгөц биш хуурамцаар биш тэр баяр хөөр цэнгэлийг ялгаруулад ирэнгүүт бүтээлч тархич нь гайхамшигтай нэгт. Тэгээд энэ дэлхий чиний тоглоомын орон зай юм байна. Би энэ дэлхийд тоглоомын өрөөндөө тоглож байгаа хөвчг тэ эрхчлөөтэйгээр хин намайг харж байгаа бол гэж бодохгүйгээр тушиж тоглох гэж энд ирсэн байна гэдгээ ухамсарладаг. Тэгээд уг нь бол амьдралыг бид нэр ease and flow буюу маш амархан урсгалаараа гайхамшигтай бүтээлчээр амьдрах өгдөлтөө ирдэгч бидний харамсалтай нь оюун санаа mind. Оюун санаа тэрийг маш хүнд болгодог, хэцүү болгодог. Цэцэгийн хэлж байгаа шиг эхний процесс маш хэцүү. Өөртөө нуур тулах бол хамгийн том зориг. Энэ процессыг даваал өөрийгөө уучлаад, урагшлал явах төдийд л би танд амлыг бараг жилийн дотор манай хөтөлбөр тамрагдсан хүмүүс одоо би өөрийгөө 3 сарын дотор ингээд вау гэж гардаг. Яг бол цаад суур юмнуудыг цаад талын бодол сэтгэл хөдлөлийн цаад талын зүйлстэй ингээд суур шалтгаантай ажилладаг. Гэхдээ нэг талаараа хүн болгон 3 сарын дотор өөрчлөлт таалдаггүй. Зарим хүн бол шантардаг хэцүү учраас энийг жоохон л нэг юм даваа байгаад байгаа юм л да. Тэрийг давсны дараа бол өөрийгөө өөрчлөх чинь ингээд тоглоом болчихж байгаа. Өөрийгөө сайхан шоолж инегээл нөгөөд чинь нөгөөдгөө давтчихаа гээл шоолж инегээл нөгөө болохгүй байгаа юмнуудаа тавьж уулаад өөрийгөө уучлаад эерэг сэтгэл хөдлөл тэр мэрэгэн ухааны тархиа хөгжүүлэл яваад. За манай подкастыг бизнес эрхлэхийг сонирхдог маш олон хүн сонсдог гэдэг утгаараа бас хэрэгтэй мэдээллийг дамжуулъя гэж бодож байна. За өнөө үед бол замын төгжрөл гэх олон шалтгаанаар параа хүргэлтийг өөрөө хийхэд бол хүндрэлтэй. За тийм учраас мэргэжлийн компаниар өртөг зардал багатай шийдэх боломж бол аль хэдийн гарсан. Хэрвээ та онлайн дийлгүүр ажилуулдаг бол Booklog компанийн хүргэлтийн үйлчилгээнд хандах боломжтой. За таны барааг захиалагч руу найдвартай хүргэж өгөх юм байна. За утас нь 8020 66 67. Утсыг давтан хийлье. 8020 66 67. Тэгэхээр болмоо коучээс энэ дээр асуумаар байна. Сэтгэл зүйг хоошин татагч одоо шүүгч гэдэг зүйл бидний сэтгэл зүйд байна гэдэг тийм ойлголт яригдаад байгаа шүү дээ. Ийм их хэд шүүмжлээд байдаг гэдэг хүн ер нь яавал илүү ойлгох вэ? Хор уршиг нь юу вэ? Та манай сонсогчдод ойлгомжтой тайлбарлаж өгөөч.
шүүмжлээд байгаа нь реакцлаад бухимдаад байгаагаа тань мэдрэгдэж бол энэ хүнийг л өөрчилжүүл тэгээ хэлэхгүй бол хүн өөрчлөгддөг юм аа гэл ингээл тэг янз янзаар. Яг шүүмжлээд байгаагаа шүүмжлэгч хэд их хүчтэй байгаа гэдгийг юугаар ямар илэрх шинж тэмдгүүдээ явуулахаар тууштай байж чаддаг. Амархан буугаад өгчдөг. Юм хэлэх гээд ингээд хүнтэй юм ярих гэхлээрээ дандаа ингээ өгөө цэгнээд бие цэгнээд юм ярьж чадгаа алдтай болгоо алдсан ч юм. Тэгээ өөртөө ихтгэлгүй байдал гэх мэтчлэн ингээ дандаа тийм дарагдмал байдлаар илрээд ээж болох юм байна тийм ээ. Нэгдүгээр хүн яг гурван талаар өөрийгөө юм аливаа юм шүүмжилдэг гэдэг манай тархины фитнесийн Ширсад багш маань заадаг л да. Хамгийн нэгдүгээрт нь бол хүн өөрийгөө шүүмжилдэг. Өөрийгөө шүүмжлэх нь юунаас эхэлдэг вэ гэхлээр дахиад бага насан суучдаг. Загнуулах үед, ичээж гимшэх үед маш хүн дээр тусгаж ангуудаа би ер нь сайн болохгүй бол би хурдан том хүүхэд болохгүй юм бол энэ амьдрал хэцүүдэх юм байна. Тэгээд ингээд ийм юм тохиолдох юм байна. Би сайн болох хэрэгтэй гэдэг өөрийгөө голоод гимшээгээд эхлэх үед дотроос чинь шүүгч чинь бага наснаас чинь ахуулаад ингээд суугаад амьлаад том болоод ирэх нь шүү дээ. Ялангуяа шүүмжилдэг, зэмлдэг, загнадаг аав ээжтэй тийм орчинд өссөн бол дотоод шүүмжлэгч үнэхээр хүчтэй байдаг. Тэгээд одоогийн амьдрал дээр юм хийхгээс сун. За нэг сайхан сор юм хийгээл шинэ юмыг эхлүүлээл өмнөх ажлаа дуусгана гэдэг чинь хором тутам сорилттой тулгарна ш мэдэхгүйтэй тулгарна тий. Тэр үед дотоод шүүмжлэгч чам таны юу ч хэлбэлээ. Чи угаасаа юм хангалттай сайн биш. Юу ч мэдэхгүй байгаас тий. Чи юм штэ гэдэг ингээд хэлдэг. Энэ үед энерги эрчим хүч чинь яах нь шууд унана. Бид чинь кортизол, адреналин ялгарна. Тэгээд бүр ингээд бүхий л эрчим хүч чинь ингээд доошоо унах байна. Тэгээд тууштай байдлаа алдаад унаад өчөж байгаа. Хоёр дахь шүүгчийн төрөл нь болохоор өөрийгөө хүн шүүгээд ахлаараа маш их өөрийгөө шүүдэг хүн бусдыг шүүдэг болчихдог. Өөрийгөө шүүгээд ахлаар амьдрал бүр нураад унтсан юм шиг санагдаж байгаа учраас дараа нь тэр шүүгч бусад руу чиглэдэг. Бусад руу чиглээд бусдыг доош нь хийчүүл сайхан муулаад ховлоод элдвэр яриад загинжуул тэр дотоод шүүгчийг намайг дарлаад байгааг түр зур ингээд зогсоочих гээд штэ. Тэ? Тэгээд бусад хүмүүсийг сайхан шүүмжлэнэ. Энийг хэлэхгүй бол болтгүй энэ ингээд даа гэтэл дахиад л шүүмжлэл нөгөө хүнд ахав. Нөгөө хүнийг угаас хойш татчихэдэг. Шүүгчийг хэдүүлээ нэг юм хар энергийн хуйларлаар харчиж болох нь тийм ээ. Одоо магадгүй ингээд нуруунд дээрээ зүүж идэг ачаач юм уу тий. Тэгээ шүүх тусам ачаач нэмэгдээл ингээд унаал байдаг. Шүүгч өндөртэй хүнийг бол шууд биеийн хилэмжээр нь таньж болно. Харцнаас нь байгаа байдлаас нь таньж болно. Туйлын стресстэй амьдрна. Байнгын кортизол стресс ялгарсан. Ягаад гэвэл байнгын дутуугийн мэдрэмжтэй явж байгаа. Чи дутуу болоогүй, чи одоо ерөөсөө хангалтгүй. Гурав дахь шүүгчийн төрөл нь болохоор яг нөхцөл байдлыг шүүдэг. Энэ засгийн газар л ингэчүүл. Энэ корона, энэ ингэчүүл гэдэг. Гэтэл хэдэн мянган жил ер нь энэ хорвоочин дайцсаар ирсэн. Элдв янзын өвчин зовлон бид нэр бүгдийг даван туулсан. Ийм их инх тайван цаг өмнө нь тийм удаан байгаагүй шүү дээ. Аливаа юм ер нь сайжирсаар л байгаа. Нөхцөл байдлыг шүүгээд байдаг. Ингээд өөрийгөө шүүгээд, бусдыг шүүгээд, нөхцөл байдлыг шүүгээд ирэхлээр анхаарал хаана болохгүй зүйл дээр байгаад байна. Болохгүй зүйл дээр харж байгаа учраас бүх юм нурцсан санагдана. Тэгээд бүх сөрөг сэтгэлөдлүүд ичгүүр гэмшил айцуд ялгарна. Гэтэл эерэг сэтгэл хөдлөлүүд буюу болж байгаагаа харах баяр хөөр, инээд наргаан тэр бүхэн чинь амар амгалан байдал энэ бүхэн чинь бидний бүтээлч тэр суу бэлгийг ингээд амьлуулдаг. Маш их ирч хүчийг өгдөг. Та боддоо өглөө өдөржин өөрийгөө зүхээд явчихсан. Зүхээд орондоо ороход ямар ах. Ядарчихсан туйлдсан байна. Өглөө босч та өөрийгөө маш ихээр хараагаа зүхээд тэг ажилдаа яваад үз. Юу ч хийж чадахгүй. Эсрэгээр нь байгаа амьдралдаа талархаад болж байгаа зүйлээ хараад өөрийгөө сайхан болж гинэ гэд хэлээд өдрөөнийг эхлүүлээд үз. Тэгвэл ямар ах вэ? Тэгээ мадуу зүгээр ингээд энийг бидний ярьж одоо тэр ингээд яриад байгаа юм ойлгохгүй байгаа бол зарим нь зүгээр дуршаад үз. Амьсгал дээрээ төвлөрөө дуршаад үз. Ямар байна? Тэ өөрийгөө хараагаа зүхээд үз ямар байна? Дараа нь магтаад үз ямар байна? Тэ ингээд энергийн ялгаа чинь мэдрэгдэнэ. Хүний бие бол тэр чигээрээ 99% одоо энерги, материйн хараад нүдэнд харагдаад байгаа энэ зүйлс чинь 99% нь яг энерги ахна шүү дээ. Яг дахиад энэ гүнзгээс дурчсан гэж загсаа. Баярлалаа. Ер нь бол ихтэй бид гурвын яриа бол нэлээд тийм олон өөр өнцгөөс бас таримтлаараа философлогч гэх юм уу нэлээд тийм гүн агуулгатай болж байгааг манай сонсогчд бас анзаарч байгаа.
Тэгэхээр дараагийн сэдв рүү шууд шилжиж бодож байна. Би Бодо Шефер гэдэг бас Германы нэг мундаг ментор хүн байдаг. Тэр хүн хүнд чи бурууг тохино, тэр хүнд эрх мэдлээ алдна гэж хэлсэн байдаг. Тэг яг энэтэй холбоод үзэхээр нөө хохирогчийн сэтгэлгээнээс салах тухай ойлголттой би холбож ярмаар байгаа юм л да. За одоо ингээд үний хөөрөгдөл одоо энэ нөхцөл байдал за манай гэр бүлийн боломжгүй байдлаас болоод би ингээ хохирцоо. За манай ажил дээр ерөөсөө манай дарга дэмждэггүй. Тэгээл би одоо ингээ ерөөсөө карьер авахгүй байна ч гэх юм уу те. Нэг иймэрхүү хандлага зарим хүмүүст байж магадгүй юм. Иймэрхүү сэтгэлгээтэй байхын одоо хоров чанар нь ер нь юу байх вэ? Яг хүнийг санаатаагаар хоош татдаг хүчин зүйлсүүдийн нэгд хохирогч саботуур гэдэг нэг миний яг оюуны фитнес одоо манай хөтөлбөрт яригддаг зүйлс байдаг. Энэ бол дахиад яг анхаагийн өмнө дурдсан шиг би ээж аваас болоод ингээд ийм болцсон юм аа. Тэгээ манай Монгол орон юм байгаа учраас болохгүй байгаамаа. Би ийм учраас ингээд цалин болохгүй байгаамаа гэл нөхцөл байдалд буруутгаад байна. Тэгээ түрүүний ярьсан шүүгчтэй адилхан байна. Нөхцөл байдлыг л шүүгээл буруутгаад байна гэсэн үг. Гэтэл жинхэнэ хувьсэл өөрчлөлт хүлээмжшүүрэл байдаг. Хүлээмжшүүрэл гэхэлэр их сонсож иж магадгүй. Бүр өөрийгөө байгаар нь хүлээмжшүүрэх гэж бол. Түнчлэн тулгарсан зовлон бэрхшээлийг яг энэ тулгарчлаа гэж үннийг хүлээмжшүүрэх байдаг. Хүний ихэнх зовлон үнэнтэй нүүр тулахгүй. Тэр хатуу үнэнтэй нүүр тулахгүй. Би энэ нөхцөл байдалд би өөрөө хувь нэмрээ оруулсан. Үгээрээ үйлдэлээр оролцоогүй гэж болно тий. Шийдвэр гаргалтанд оролцоогүй гэж болно. Надад сонголт байхгүй юм шиг санагдсан байж болно. Тэгээд би ийм болцоо ингэж итгэж болно. Гэтэл ямар нэгэн байдлаар хэрвээ таны амьдралд асуудал байгаад бол та угаас оролцсон байна. Хувь нэмрээ оруулсан байгаа гэдгийг л хүлээмжшүүрэх хэрэгтэй. Тэр хатуу үнэнтэй нүүр тулах хэрэгтэй. Тэгэл хүн хатуу үнэнтэй нүүр тулахгүй байснаас болоод л янз бүрийн байдлаар цугтааснаас болоод ерний ертөнцийн хуулиудыг хүлээмжшүүрэхгүй байснаас болоод нэг талаараа хохирогч болоо явчих. Хохирогч байгаа цагт та угаасаа шавар салбагт байсаар л байх болно. Тэгээ хохирчны сэтгэлгээтэй хүмүүс ингээ харахаар юм хамгийн дунд өөрчилж юмсан. Өөр болгочихоос энийг арай өөрөө сэтгцээшээ гэж боддог тий. Нэгэнт хохирогчийн сэтгэлгээтэйгээ зууралцсан хүнийг бол за нэгэнт бүр ингээд юм өөрийгөө түрүүн цэцэн хэлсэндээ нөгөө шүүмжлэл бусдыг өөрчлөх гэдэг. Нэг үнэн бол одоо энэ хувь хүний хөгжил дээр нэг үнэн бол та ганцхан өөрийгөө л өөрчлөх чадамжтай. Өөр хэнийг ч өөрчлөх чадамжгүй. Битгий очиж авраад байгаагаа өөрчлөөд байна гэж бод. Авраад байгаа цагт та хохирогчийг бэлтгэж байгаа. Өмнөөс нь орж асуудлын шийдэд байгаа цагт яах нь хохирогчийг бэлтгэж байгаа. Тэгээ хохирогчийн сэтгэлгээ бол түрүүний хэлсэнчлэн өөрийгөө санаатаагаар нь хоош татдаг нэг хүчин зүйлсүүдийн нэг. Та уг нь бол яах нь талхыг авах хэрэгтэй хүн байдал талхны өөрмгээр л амьдралаа зоогоогоо яваад байгаа авах нь шүү дээ. Тэгэхээр энийг даван туулахын тулд үнэнтэйг нүүр тул хэрвээ таны амьдралд асуудал байгаа бол нөхцөл байдлаас ч үүссэн байж болно, ханаас ч үүссэн байж болно. Та энэнд угаасаа хувь нэмрээ оруулсан гэдгийг л хүлээмжшүүлж. Хохироод байна гэдэг чинь цаанаа тийм байхгүй. Би ууг нь бол чанартай сайн хүн байхгүй юу гэдэг эго байх. Тэг бүх юм цаана эго байгаа ш түүндээ. Хоёр хуваал үзэх юм бол эго хайр хоёр л байгаа. Эго байсаар байгаа цагт та зовлон бэрхшээлтэй тулгараал тэгэл нэг газараа эргэлдээл. Хайр бол яг хайр хатуу үннийг хэлдэг. Өөртөө нүүр тул. Би өөртөө хайртай учраас өөрөөсөө цухтмаар байна. Нүүр тулчих гэдэг ч юм тий. Сонсогчид бол надад хэлэлтгөө мэдж байгаа. За би бол нөгөө яг хөгжчин сэтгэлгээ гэхэр нэг behavioral neuroscience, clinic psychology ч л ингээ явцдаг нэлээ юу талаасаа. Би бол нөгөө яг тэр талаас нь бол нарийн тайлбарлаж одоо яаж чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр яг юу гэж хэлэх гээд байна гэхээр за хоёр бас гурван янзын юм байж болно. За нэг нь үнэхээр сэтгэл готролд ороод бүр тэндээсээ гарч чадахгүй те. Одоо бүр сэтгцийн эмгэг төвшөнд очичоод тэндээсээ салж чадахгүйгээр энэ хохирогчийн сэтгэлгээтэй хамт байж байгаа хүмүүс бас байдаг. Тэд нар нөгөө өвдчихсэн байгаа учраас сэтгэл нь өвдсөн байна шүү дээ те. Тэгээ сэтгцэн гэмтсэн. Тийм хүмүүсийн хувьд бол энэ одоо яасан залах уян эндээсээ салж чаддгүй мó гэдэг гэж бол бид нараас ярьж чадахгүй. Тэнд бол эмч хэрэгтэй, тусдаа эмчилгээ хэрэгтэй. Сэтгцийн хувьд эрүүл хэрнээ яг өөрийгөө хохирогчийн сэтгэлгээгээр дандаа хардаг хүмүүс бол
хариуцлага хүлээх чадваргүй, юмнаас зүхтдэг, аль болох амар хялбараар юмд хүрэхийг хүсдэг те. Нөгөө алдаагаа бусдад тохох нь тэр хүмүүст илүү амар байдаг. Энэ зүйлүүд бас нөгөө хүний зоригийн үйлдэлтэй холбоотой байхгүй нөө сэтгэлийн хат гэж ярьдаг штэ. Оо, ээж угаасаа намайг ингээд л өсгцэн. Тийм чинь би угаасаа л юм. Яагаад гэвэл тэр хүнээс болж би юм болсон гэж бодох нь тэр хүнд өөрийгөө өөрчилж өөртөөгөө ажиллахаас илүү хялбар байгаа учраас нөгөө хялбар арга замыг сонгоод байна штэ. Тэгэхээр хохирогчийн дүрд тоглоно гэдэг чинь өөрөө нэг юм тэр дүрээ өөрөө сонгоцсон. Би бол байнгын хохирогч байна шүү гэдэг дүрээ өөрөө сонгож яваад байна. Эцсийн эцэст хэрвээ та хохирогчийн дүрээсээ гарахгүй бол хэн хохирох юм гэхээр та л хохирно. Хүнд өөрт нь тусалдаг ганцхан хүн байдаг. Тэр бол өөрөө. Танд танаас өөр хэн ч тусалж чадахгүй. Та хохирчин сэтгэлгээтэй яваад байхад юм бол таны амжилтанд хүрэх бүх боломж нөгөө гой сайхан хүсдэг амьдралыг бүгдийг нь энэ сэтгэлгэөрөө саармөгжуулж идэг. Тэгэхээр хохирчин сэтгэлгээнээс салахгүй ал та насан туршдаа хохирсоор л байна. Юу ч болсон өөрийгөө өрөвдөж хохирсон нэгэн болгож үлдээхгүйгээр үргэлж суралцагчийн байр сууриас хандах хэрэгтэй. Ганцхан та биш хүн бүхэнд энэ асуудал тохиолдож байгаа шүү дээ. Онсон бол та ялагч, алдсан бол та суралцагч, хохирогч гэж байхгүй л гэж бодох хэрэгтэй. Энд дээр нэмээд яг цэцэг ярьж байхад хохирчин сэтгэлгээ тэгвэл юунаас үүдээд идэм бэ? Яагаад бид нар ингэ нийтлэхээр юм болчихваа гэд бодоод үзэхэд сонголт гэдэг ойлголт болж байгаа. Бид нарыг бага байхаас эхлээд сургуульд, институт, аав ээжийн, эцэг эхийн хүмүүжил ерөнхийдөө миний бодлоор юм коммунизмын олон зуун жил тэр манжийн үеийн дараа нэг ийм соёлын нөлөө байгаад байгаа шүү. Сонголт өгдөггүй. Надад сонголт өгөөгүй учраас би тэр шийдвэр гаргалтанд оролцож чадахгүй багасаа. Бага байхад намайг ямар хоол идэх үү, ямар хувцс өмсгөө гэдэг сонголтыг өгөөгүй учраас яа харахгүй аав ээж өмнөөс 100% шийдчихэнгүүт би хохирогч болж харагдаад. Тэгээ энэ нь ингээд тогтцоор байгаад гүн суудсан байх. Бидний персоналити буюу хинбэ гэдэгт суучаад байгаа. Тэгээд соёл дээр нийгэм дээр соёл гэж харагдаад байгаа байна шүү дээ. Хэрвээ хохирогчийг бэлтгэхгүй байя гэж бодож байгаа бол та хүүхдтэй одооноос сонголттой өсөг. Алдах оног эрхийг нь өг. Сонголт хийлэг. Хүн сонголт хийгээл оролцож байгаа тохиолдолд яах нь би оролцсон гар бие болцсон гэдгийг бас анзаарч тэнд хариуцлага хүлээж өгнө. Сонголт өгөөгүй хүний хариуцлага хизээч битгий нэх. Байгуулгын удирдлагч тэр. Сонголт өгөөгүй хүний маш их хариуцлага нэгдэг. Маш сонин менежмент арга барилууд ингээд харагдаад байдаг тийм ээ. Тэгэхээр би бас өөрчлөлөгч нартай хэлдэг. Та одоо сонголтоороо амьдралаа өөрчилнө. Өдөө хүртэл бий болгосон таныг аав ээж эцэг их тэр нөгөө нийгмийн нөлөөллөөр ийм хүн болгоцсон байна. Одоо чи ийм болсон гэдгийг мэдчихлээ, нураалаа. Тэгвэл цаашдаа яах вэ гэж. Цаашдаа чи дандаа өөрөө сонголт хийнэ. Бусдаас хайж биш өөрөөсөө сонголт хийнэ. Та санаа сэтгэлээ тэгмээрэн гэдгээ зоригтой илэрхийлээд ийм сонголт хийнэ гэдгээ урьдчилан тодорхойлж байгаа. Тэгэх юм бол дагаад хариуцлага чинь өөрөө амьдралдаа хариуцлагатай болно. Тэгээд тагаад ухамсар чинь нэгдэнэ. За хоёр зочиндоо маш их баярлалаа. Бид нар маш чухал сэдвүүдээр ярилцлаа. Тэр болгон ер нь эдгээр сэдвүүдийг тухайлчилж ялангуяа хоёр зочинтойгоор наривчилж хөндөд идэггүй санагдсан учраас тусгай дугаартаа хоёр зочноо урьж эдгээр сэдвүүдээр утга учиртай сонирхолтой ярилцлага өрнүүлэхийг хичээлээ. Мэдээж бүхнийг зөв яриаггүй, бүх өнцгөөс нь ярьж амжаагүй бах. Гэхдээ ямар ч хэлсэн нэг ч ихсэн санаа сонсогчдоо өгч чадсан бол манай подкастын зорилго биелэхэнд тэрээ. За маш их баярлалаа. За урьж оролцуулсан хадаа баярлалаа. Цэцэтэй ярилцах таатай байлаа. Тэгэхээр хоёр талаас нь хэдэн талаас нь ингээд нэг альва ерөөдөө том сэдвийг хөндөж ярилцлаа шүү дээ. Мэдээж 2 цагийн дотор бүгдийг ярих хэцүү. Энэний цаана маш олон зүйл байгаа. Тодорхой хэмжээнд үн цэн үйлчлэл болж чадсан бол таатай байна. Хамгийн хэцүү хүнд үйл явдалч бэлэг байдаг. Таныг гайхамшигтай хүчрхэгжүүлсэн үйл явдал, зүрх тархийг чинь булчинжуулсан, хүчрхэгжүүлсэн үйл явдал байдаг. Тэгэхээр өөрийгөө ерөнхийдөө хүн эдгээчлээ болчлоо гэдэг, болж гинэ гэдэг мэдрэмжийг юунаас авч болох вэ? Хамгийн түрүүнд юунаас авчих вэ гэхээр сэтгэлийн туйлын амар амгалан байдлаас мэдэрч болно. Татгшоо эрэлхийлэх тусам амьдрал ямар амархан юм бэ? Тэгэл энийгээл ханаагаал тоглоал үйж идэл амьдралаа дуршаал ээж идэл сайхан байна. Ингээд хумсар дээшлээл төрөл одоо нэг айтайхан болоод амьдраад ахна л гэд
бодох нь шүү дээ. Тэгэхээр зориг гаргаад эхлүүлж байгаа бүх сонсогчдоо баяр хүргье гэж хэлье да. Маш их баярлалаа. За намайг ч гэсэн дурж оруулж одоо ийм гоё ярих боломж олгосон. Бас юм сайхан бүсгүйтэй хамт ярилцах боломж олгосонд баярлалаа. Тэгээд сэдвийн хувьд бол маш өргөн сэдв байлаа тий. Тэгээд богино хугацаанд л өстө амсуулаад гэдэг шиг л өнгөрлөө. Тэгээд сонссон сонсогчдаас маш их баярлалаа. Та бүхэндээ чин сэтгэлээсээ өөртөө хүсдэг сайхан бүхнийг хүсье.